За өнөөдрийн хичээлээр хургалтын матрицын тухай хичээлээ авч үзье. За ингээд тэгшин сэтгээр координат ихтер төвтөө нэг журттай x тэнхтэг дээр оршдог векторыг y вектор гэдэг. За тэгвэл координат ихтер төвтөө y тэнхтэг дээр оршдог нэг журттай векторыг бол g вектор гэж тэмдэглэдэг. За g векторын координатуудыг тэмдэглэвэл y векторын координат 1 тэг, g векторын координат бол тэг 1 байдаг. За эндээс бид нэр энэ хоёр векторыг нэгтгээд матриц хэлбэрээр бичье. Хоёрыг харсан хоёр хэмжээтэй матриц. За ямар матриц үүсэж байгааг бүгдээ харъя. Тэг 1 тэг, тэг 1. За ингээд энэ матрич бол бидний нэрлэж заншснаар хоёрыг харьцах нь хоёр хэмжээстэй нэгж матриц. Хоёрыг харьцах нь хоёр хэмжээтэй нэгж матриц үүсэж байна. За энэ нэгж матриц яагаад гарчваа гэвэл за анх бол бидний y вектор g вектор яг байранда байх үед бол энэ нэгж матриц гарна гэдэг бол бүх цэгүүд өөртөө шилждэг, хургалт хийгдээгүй, ямар ч хургалт байхгүй байна гэсэн үг. За тэгвэл одоо дээрх хургалтууд хийхэд энэ хургалтын матриц хэрхэн өөрчлөгдөхийг бүгдээ авч үзье. За эхний хургалт буюу координат ихтер төвтөө 90 градусын эргүүлэлт. За энэ хургалтын матрицыг агаар тэмдэглэе. За зэн эргүүлэлт яасан учраас y вектор нь энэ вектор руу шилжинэ. Ийшээ 90 градусаар зөөгдөх ёстой. За g вектор бол энэ доотлын энэ вектор руу шилжинэ. За энэ болохоор координат ихтер төвтөө y векторын эсрэг тал руу харсан вектор үүсэж байгаа. За тэгвэл эндээс бид нэр координатуудаар нь ямар координатаар нь яаж шилжсэнийг харъя. Y векторын координат 1 тэг байсан. 1 тэг вектор бол за тэг 1 координат шилжих юм байна. Тэг 1 координаттай вектор шилжлээ. За харин тэг 1 гэсэн координаттай вектор ямар вектор шилжүү? Хасах 1 тэг вектор шилжиж байна. За эндээс бид нэр хургалтын матрицаа бичих юм бол за энийг эхлээ бичнэ. Тэг 1 хасах 1 тэг. За ийм хургалтын матриц. Бүгдээ хасах 90 градусын хургалтын матрицыг авч үзье. За хасах 90 градусын хургалтын матриц. Координат ихтер төвтөө хасах 90 градусын хургалт матрицыг агаар тэмдэглэе. За хасах 90 градусын хургалт гэхээр за сөрөг координат ихтер төвтөө сөрөг градусаар эргүүлнэ гэдэг бол цагийн зүүнний дагуу эргүүлнэ гэсэн үг. За эрг эргүүлнэ гэдэг бол цагийн зүүнний эсрэг эргүүлнэ гэсэн үг. За тэгэхээр одоо бол бид нэр цагийн зүүнний дагуу ирэх юм байна. За тэгвэл цагийн зүүнний дагуу бол энэ y вектор шилжих юм байна. Харин g вектор нь y вектортай шилжих юм байна гэдэг байна та. Ойлгож байгаа бах тийм ээ. 90 градус эргүүлнэ. Энэ вектор бол 90 градус эргээд энд ирнэ. За дараагийн энэ вектор бол 90 градус эргээд энэ вектор дээр ирэх. За тэгвэл координатууд нь яаж солигдсныг бүгд авч үзье. За 1 тэг гэдэг координаттай y вектор бол тэг хасах 1 гэсэн координаттай вектор шилжсэн. За харин тэг 1 гэсэн координаттай вектор бол тэг 1 гэсэн координаттай g вектор бол y вектор шилжсэн буюу 1 тэг координаттай вектор шилжсэн байна. За энэ хоёрыг нэгтгээд бичих юм бол тэг хасах 1 тэг гэсэн ийм хургалтын матрицээр координат ихийн хувьд тэгшхэм. За координат ихийн хувьд тэгшхэм болон 180 градус эргүүлэлт. Координат ихтэй төвтэй 180 градус эргүүлэлт.
За энэ хоёр хургалт нь за адилхан байгаа гэж нь тайлбарлаж хэлж өгнө. За нэгдүгürt нь координатын эхийн хувьд тэгш хэмээр хургалтаар координатын эхийн хувьд тэгш хэмээр хургалтын матрицыг агаар тэмдэглэе. За ямар болохын эндээс болно. За бүгдээрээ E вектор эхний ээлжинд координатын эхийн хувьд тэгш хэмтэй хувиргуул. За эсвэл 180 градусаар эргүүлвэл юу болох вэ? Ямар вектор үүсэх вэ? Харъя. За 180 градусаар эргүүлвэл энэ вектор шилжинэ. Координатын эхийн координат дээр байгаа E вектор бол 180 градусаар эргүүлэхэд ийм вектор шилжинэ. За G вектор мөн л адилхан координатын их дээр төвтөө 180 градус эргүүллээ ийшээ шилжинэ. За мөн координатын их дээр төвтөө тэгш хувиргалт хэрэглэе. Ийшээ энэ вектор бол координатын эхийн хувьд тэгш хэмтэй хувирвал энэ вектор шилжих юм байна. За энэ G вектор бол мөн адилхан координатын эхийн хувьд тэгш хэмтэй хувирвал энэ вектор шилжинэ. За ингээд шилжсэн координатуудыг тодорхойлъё. Нэг тэг гэдэг вектор бол хасах нэг тэг шилжлээ. За тэг 1 гэдэг вектор бол тэг хасах нэг шилжиж байна. За эндээс өгсөн зураг нь харж байгаа. Энэ вектор шилжсэн, энэ вектор бол энэ рүү шилжсэн байна. Тэр координатууд нь өөртөө энэ ингэж шилжсэн гэсэн. За тэгвэл энэ хоёрыг нэгтгээд матрицын ургалтын матрицын бичвэл хасах нэг тэг хасах нэг. За энэ хоёр хоёулаа адилхан байна гэдэг нь харагдсан тийм. 180 градусаар эргүүлнэ гэдэг бол энэ 180 градус байгаа. Мөн тэгш хэмтэй эргүүл хувиргана гэдэг бол бас адилхан 180 градусаар эргүүлэхсэнтэйгээ адилхан үйлдэл юм байна. За тэгвэл бүгдээр одоо дараагийнх нь координатын тэнхлэг OX бол A2-ыг тэгж явдаг. Тэгшхимийн өвдөх тэгшхимийн хувиргалтыг бид нэр яаж тэмдэглэдэг вэ гэхээр за M-ээр тэмдэглэдэг тэгшхимийн хувиргалтыг M за энэ матрицыг авъя. За нөгөөх нь болохоор M Y тэнцүү тэг шалганы өвдөх хургалтын матрицыг ингэ тэмдэглэж. За бүгдээ хургалтын матрицаа зохиоё. За түүний тулд бас л мөө E вектор, G вектор авч үзнэ. За нэгдүгürt нь E вектор гэрээ тэнхлэгээ өвдөх шигмтэй хувирвал энэ вектор шилжиж байна. За тэгэхээр нэг тэг вектор бол хасах нэг тэг вектор шилжнэ. Хэлчих юм байна. За харин энэ OY тэнхлэг дээр байгаа G вектор болохоор өөртөө шилжнэ. Өөрөөр хэлбэл хувирахгүй гэсэн. За тэгэхээр тэг 1 гэдэг координат нь тэг 1 хэвээр байх нэ. За энэ ирээд нэгтгэж бичих юм бол хасах нэг тэг 1. За ийм матрицтай байх нь. За X тэнхлэгийн хувьд тэг шимтэй ургана. X тэнхлэгийн хувьд юм бол хувирахад эднэрт тэг 1 тэг вектор яаж шилжих вэ? За энэ вектор бол X тэнхлэг дээр байгаа учраас хувирахгүй байна. Өөрөөр хэлбэл 1 тэг хэвээрээ. За тэгвэл G вектор буюу тэг хасах нэг тэг 1 вектор бол өөрөө ямар вектор шилжих үү гэхээр энэ вектор бол доошоо харсан ийм вектор шилжиж байна. Доошоо харсан ийм вектор. Тэгэхээр энэ векторын координат бол тэг хасах нэг байна. За энэ хоёроос хургалтын матрицаа тодорхойлох юм бол 1 тэг хасах 1 юм байна гэсэн. За ийм хургалтын матрицтай байна. Параллел зүйлт хургалт нь. За биднэрт параллел зүйлт хургалт хийхийн тулд А гэсэн вектор өгөх ёстой. За координатуудыг нь А, Б-гээр авъя. За мөн M X, Y цэгийг M штрих X штрих Y штрих цэг шилжүүлсэн байх ёстой. За тэгвэл
тодорхойлт ёсоор бол А m штрих нь вектор бол А вектортойгоо тэнцүү ах хэвээр. За тэгэхээр m штрих векторыг олъё. m штрих векторыг олохын тулд m штрих векторынхаа координатуудаас m-ийн координатуудыг хасдаг байна. За тэгэхээр x штрихаас хасах нь x, y штрихаас хасах нь y тэнцүү av. За хоёр вектор тэнцэх нөхцөл нь бол харгалзах координатууд нь тэнцүү байх ёстой. X штрихаас хасах нь x нь a байна. Y штрихаас хасах нь y нь b байна. За эндээс x y-ийг хойшоо тэнцүү тэмдгийг арталт гаргавал ийм хэлбэртэй болно. За энэ бол эндээс бид нэр хургалтын матриц, параллел зөвлөлтийн хургалтын матрицыг за яаж тодорхойлох вэ гэхээр энд бол x y зэг хэвээрээ гарч ирсэн байна. X y зэг хэвээрээ гарна гэдэг бол нэгж матрицаар үржүүлэгдэнэ гэсэн үг. За x y-ийг зэгийг нэгж матрицаар үржүүлээд дээр нь A, V гэсэн матрицыг нэмэхэд бидний параллел зөвлөлтийн дүр гарах нэ. Дараагийн хуралт нь координат ихтер төвтөө k коэффициенттэй геометрийн хуралт. За тэгэхээр координат ихтер төвтөө k коэффициенттэй геометрийн хуралтаар хувирахад за энэ нэгж вектор энэ биднэрт өгсөн нэгж вектор маань k дахин үржигдэх ёстой. K дахин үржигдэх. Эсвэл k дахин багасах ёстой. K нэгээс их вэ нүү? Нэгээс бага вэ нүү гэдгээс шалтгаалаад байна. За бүгдээрээ k их тоо гэж үзээд k дахин өссөн гэж үзье. K дахин өссөн. За тэгвэл энэ бас мөн л адилхан g вектор мөн л k дахин өснө. За тэгвэл эндээс хургалтын матрицаа тодорхойлъё. Нэг тэг гэдэг нэгж вектор маань ямар вектор шилжив? K тэг вектор шилжлээ. За харин тэг нэг координаттай вектор маань ямар вектор шилжсэн бэ гэхээр тэг k вектор шилжсэн байна. За энэ хоёрыг нэгтгээд бид нэр A матрицаа тодорхойлох юм бол A матриц маань k тэг k тэг k гэсэн координаттай ийм элементүүдтэй хургалтын матриц үүсэж байна. За ингээд бид нэр өнөөдрийн хичээлээрээ хургалтын матрицуудыг хэрхэн тодорхойлох, хэрхэн гаргаж ирэх аргыг зааж дараагийн хичээлээрээ эдгээр матрицуудаа ашиглаад хэрхэн бодлого бодох талаар авч үзэх болно. Анхаарал тавьсанд баярлалаа. За өмнөх хичээлээр хургалтын матрицуудыг хэн зохиох талаар багш навчсан байгаа. За одоо энэ хургалтын матриц ашиглан хэн бодлого бодох вэ хичээлээ үзье. За хургалтын матриц. За дурын атгаан дурын А-цэг ямар нэг хургалтаар А штрих, X штрих, Y штрих шилждэг гэвэл дараах хургалтын томьёо үүснэ. За үүнийг бол матрицыг хэлбэрчих юм бол А, Б, С, Д тэг X, Y матрицаар үржүүлвэл X штрих, Y штрих матрицнаа. За энэ A, B, C, D матрицыг бол хургалтын матрицаас нөлж байгаа. За хэрэв хургалтын матриц нь нэгж байвал албад энэ хургалтаар өөртөө шилжнэ. Ахын бодлого P-ийг за P-ийг шилжүүлэх хургалт нь энэ танаар өгсөн байна. Энэ хургалтын матриц ийм болно. За карта ийм тануудыг олох арга байна. За бүгд тэрийг үзье.
тодорхойлолтоор хургалтын матрис нь тэгээд 2x гэж байгаа учраас 2-ийн 2 асах 1 3 байх учраас k тоо бол 2 байна. R тоо 1, M тоо 1, N тоо 3 байна. За цэгийг координат ихтэй зөвхөн юм графикээр үлдэхээр хөрөхөд түүний төр нь ийм зэгчээ. За бүгдээрээ хадгалтай хийгдээ. За эргүүлт матрицын эргүүлт хургалтын матрис бол тэг асах 1 тэг байгаа. За энэ матрисаараа 2 1 гэсэн тооцоо цэгийг шилжүүлвэл 1 2 шилжүүлсэн. За эндээс k тоо 1-ээс R тоо 2 байна. За асах хэрэг графикээр үлдээе. За бүгдээрээ A, B, C гэсэн байгаа шинийг координат ихтэй зөвхөн асах хэрэг графикээр үлдээхээр хөрөхөд ямар байгаа юм бэ? За одоо бүгдээрээ асах хэрэг графикийн хургалтын матрисаараа оруулчны 3 арайгаар координатаа хийсэн 2-ын 3 хэмжээтэй матрисыг хэмжүүлээ. За ингээд хийхмээр 1 4 2 цэгийг шилжүүлсэн. Анжигддаг координатаа хатаад хэмжүүлсэн юм аа. За 1 4 2 ажигласан. Ингэж байна. Dan цэгийг вектор болоо. Тэгээд тэрийг хэлчихье. Тодорхойлолтоор AV вектортой A вектор төвлөрөх ёстой. AV вектор болохдоо B-ийн тулд матасаа B чиглэлийн хатаатнасаа A чиглэлд төвлөрөх ёстой. Эндээс 2 3 тэр A вектор болно. За одоо гомоцтой жишээ. Коэффициенттэй оц гэдэг гомоцтоор 2 3 хэд ямар зөвшөөрч вэ? За гомоцтой хургалтын томьёо 4 тэг яваастай. Үүнийгээ 2 3 хийвэл 8 12 шилнэ. За бүгдээ гэрийн даалгавртаа сурахчийнхаа хуудсан тавьсан талтар байгаа. Геометрийн хургалт хөдөлгөөний бодлого талаар мэдлэг аваарай. Анхааралтай үзсэн хүүхэд тааханд баярлалаа.